Тэгээ яагаад би тэр аялалд явахаар сонгосон бэ гэвэл би нэг нэтэр ирэх гэж бодсон. Жон манай аялал гэсэн тийм байсан. Яа тэгэхээр хөтөч бид нар зүгээр нэг хэдэн жуулч авч яваад нэг гарын мөнгө авах асуудал бол биш. Энэ бол Монгол орноос урьдчилах, таниулах, тий ойлгуулах юм сайхан боломж гэж харсан энэний нэг хэсэг болж байгаа их баяртай байсан учраас колонитер аялалд би явсан. За ингээд бит хоёр мөнгөн модоос бол аяллаа эхэлсэн. Ингээд мөнгөн модоос хойшоо гараад нэг 20 орчим км явж идэл баавганы мөртөө таарсан. Тэгээ одоо fresh track гэж ярьдаг шүү дээ. За ингээд энэ аялал бол ан амттай маш сонирхолтой атал явдалтай ийм аялал болох нь байна гэдгийг хоёлоо бол ойлгосон л доо. Тэгээд энэ хүн одоо хамгийн сүүлд бичсэн амар мөрний тухай номоо аяллаа Монголоос эхлэх гээд хаантын улсын засгийн хамгаалалтаа зориод ирсэн юм байна. Тэгэхээр энэ аяллаа одоо хүчтэй таныг ажиллаж гэж анхтай яаж юу та бүхэн бие бинийгээ олсон. За тэгээд тэр хүн Улаанбаатарт яг буугаад ирснээс хойш юу болсон энийг та үзэгчдэд ярьж өгөөч. Хятад болохоор манайх гэдэг, Оросууд нь ч манайх гэдэг. За тэгвэл ихнийг хаанах юм бэ гэсэн чинь хоёлаа манайх гэдсэн чинь манай өөрөө судлаад гэсэн чинь Монгол улс таарсан. Монголдоо онон гол улс таарсан. За тэгээд ер нь энэ амар мөрнөөс авгаазаар би энийг аялж үзье. Амар мөрөн гэж юу ямар мөрөн байдаг, ямар учиртай мөрөн байдаг, экосистем нь ямар хүн зон нь яадаг, тэнд ямар соёл байдгийг ер нь энэ бүхнийг гаргаж ирж дэлхийд гаргаж ирж. Хаантын онон мөрний их гэдэг маань өөрөө бас Төв Азийн цэвэр усны томоохон хагалбар газар гэж судлаачид хэлсэн байх юм билээ тий. Тий энэ манай Монгол орн ч өөрөө экосистемүүд айгуу чухал нэг юм боодхон юм шиг мөртлөө айгуу чухал юм газар байна л да. За энэ дээр Монгол орн маань өөрөө бол газар зүйн 3 одоо бүсийн хагалбар гэж боддог. За зүүн тийшээ бол мэдээж одоо яг саяны хангийн тэгээс зүүн тийшээ бол бүр тодорхой болоо жанчвлаа харшаа гэдэг одоо байгаа шүү дээ тий. Энэ бол ийшээ ингээд номхонтлаа. Айсав гэж боддог. Нийт одоо гадаргын урсцын бараг чинь хэдэн хувь байна да 40% гэж гардаг усны 40% нь бол ийшээ номхонтлаар хариалгаж байгаа. За том голууд гэвэл мэдээж одоо онон гол байна. Хэрлэн гол байна тий. За алхын голч гэдэг юм, нөмөрхийн голч гэдэг юм. Энэ бол ингээд номхонтлаа айсав бол тусдаа ингээд нэг юм том айсав. Жишээлбэл та бүхний аялалд ингээд нохоо зээг таарлцсан гэж өдөр болгол нэг айн таарлцсан гэж штэ тий. Тэгээд яг хөө тэр маань бас яг тийм зураг мураг авах битэрт бас тийм юу олдоогүй бадарч. Манай хүн чинь бас морноос уулзахгүй гэж байгаа байхгүй тий. Тэгээд энэ колоник чиглэлүүд бид дөрөв үлээлтэй юм байсан. Тэгээд тэнд ингээд зураг аваад гэтээ ийм байгаа. Зураг авахгүйгээр яг тэр моментиг мэдэрнэ гэдэг нь айгүй гой санагдсан надад. Түүнээс одоо юу гэдэг ингээд камера ухаал юм төгшөө ингээд хараад тэр юу мэдэрнэ гэдэг бол айгүй гоё байсан. Сайн байцгаана уу? Та бүхэнд сайхан өдрийн мэндийг хүргэе. Хаанти подкаст ээлжид бичлэгээ хийхээр өнөөдөр Монгол Улсын байгалийн түүхийн музейд хүрэлцэн ирээд байна. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол онон мөрөн. Онон мөрнөөс их авсан амар гол, хамар мөрөн тий. За тэгэхээр бидний ярилцах зочин бол The Amur River Between Russia and China гэсэн номын зохиолчийн аялалд оролцсон. Тэгээд энэ одоо номын бас үйл явцад оролцсон нэг нэгэн эрхэн байгаа. Тэр хүн бол одоо аялагч газар зүйн судлаач Батмөх. Үзэгч та бүхэн болохоор түүнийг одоо шинжлэх ухаан, тань мэдгүй газар зүйн одоо олон мэдээ мэдээллийг хүргэн одоо бэлтгэн хүргэдэг подкаст нэвтрүүлгээр нь таньж байгаах. Энэ удаа бид нар болохоор түүнийг өөрийнх нь оролцсон номын тухай, аяллаа тухай мөн хаантэд одоо зочсон одоо энэ гадаад жуулчдын одоо сэтгэлийг хуваалцаач хэмээн ярилцлагатай урьсан байна. Сайн байна уу та? За сайн байна. Өдрийн мэндийг хүргэе. Тэ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцсэн баярлалаа. Юуны өмнө эхлээд үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? За баярлалаа намайг урьж оролцуулсанд. Намайг Болормоо Октой Батмөх гэдэг. Монгол Улсын их сургуулийг аялал жуулчлалын менежмент чиглэлээр төгссөн. Ерөнхийдөө бол аялал жуулчлалын хүн гэж хэлчихэд болно. Хөтөч тайлбарлагч, орчуулагчаар ажилладаг. Одоо бараг 22-23 дахь жилдээ хөтөч тайлбарлагчаар ажиллаж байна. За тэгээд энэ хугацаанд бол Монгол орны олон сонирхолтой газраар аялж тэрийг одоо жуулчид гадныханд танин мэдүүлэх ийм одоо үйл хэрэгт оролцсон ийм хүн байна. За бидний ярих гэж байгаа энэ хан хинтийн дархан цааст газар бол одоо тусгай хамгаалалттай газар бол дархан цааст газар гэдэг. Яг нэг горих тэрэлжийн байгалийн цогцлолт газар цаашлаад яг залгаад хан хинтийн дархан цааст газар гэж байгаа шүү дээ. Тэгээ хинтийн нуруу гэдэг нь өөрөө бол зүүн хойноос баруун урагшаа сунах маягтай оршин тогтнож байгаа. За тэгээд хамгийн урд үзүүр бол Богдхан бол бидний сайн мэддэг. За Богдхан уулаас урагшаа болохоор
тал эхэлж байгаа. Одоо талын бүс буюу степ гэж ярьдаг степ гэж. Хойшоо бол ойн бүс, ой тэр юм бүс маань явж байгаа. Тэгэхээр нөгөө энэ хинтийн нурууны өөрийн байгалийн өгөгдлөөр айгуу чухал нэг өсөндөө талыг ойн бүсээс зааглаж байгаа юм, зааг болж байгаа. Экосистем явд тийм ээ. За тэгэхээр хинтид бол нэлээд олон газараар явж үзсэн л те. За тухайлбал бурхан халтун ярьж болж байна. За онон балжийн сав газар байж болж байна. Биндэр бат ширээд за ихсийн газар гих мэтлэн за мөн одоо онон мөрний их дээр бас очиж үзлээ. Мөнгө мортын нутагт байдаг чиг санаж байна. Гих мэтлэн ингээд яг тийшээ бол яг зоржил аялах хэрэгтэй. Тэр бол ингээд зүгээр нэг юм аяллаа хажуугаар явдаг аялал биш. Одоо юу гэдэг би нэгөр одоо жишээ нь одоо шинэ хар орныг би муу хэлж байгаа юм биш. Гэхдээ хар орн бол яг зам дуугаа газар байхгүй тий. Говьор тойроод ирэхдээ хар орн ордог. Баруун аймаг өдрөө явахдаа ягаад ч юм хар орноо дайрчдаг ч юм. Тэгэхээр хар орн бол ингээд нэг зам зуур очиж болдог юм газар учраас хүн хөл хөдөлгөөн ихтэй байдаг бол хан хийдэд бас хаан болдог газар болтой юм биш. Та тийшээ яг зорилго тавиад зориод аялах хэрэгтэй. Тэнд нэгэнт очисон бол мэдээж 5 отож ус бодол тэнд байхгүй. Та өөрөө одоо байгалийн нөхцөлд өөрөө бэлдэх хэрэгтэй. За хэдийн үйлрэлд явж байгаа. За бороо шороо ямар байх. Газар усан ямар байх. Тэнд хүн амтан бараг очтгоо нутаг учраас цэрлэг амтан таарах бол маш ингийн үзэгдэл. Тэгэхээр өөрөө угаасаа газар зүй үнэхээр гайхамшигтай өвөлтэй газар л та. Дархан цаастай учраас айл амтан нутаглахгүй тэгэхээр цэрлэг амтад тааваараа байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэхээр онон мөрний ихийг бол амар мөрний их гэж үзээд Colin Turpin гэдэг хүн бол саяны бидний дурдсан The Amur River гэдэг номыг бол бичсэн. За энэ хүн бол 1939 он төрөөд 1960-аад оноос хойш идэвхтэй газар зүйн чиглэлийн аяллаа болон уран зохиолын номыг төрүүлсэн юм байна. Тэгээ хамгийн сүүлд бол 2021 онд таны оролцсон аялалд нь оролцсон номыг бол одоо хэвлэн гаргасан байна тий. Тэгэхээр Colin Turpin бол аяллаа болон бусад одоо энэ уран зохиолын номуудаар бас нэлээд алдартай шагналуудыг хүртсэн. Тэгээд энэ хүн одоо хамгийн сүүлд бичсэн амар мөрний тухай номоо аяллаа Монголоос эхлэх гээд хаантын улсын засгийн хамгаалалтаа зориод ирсэн юм байна. Тэгэхээр энэ аяллаа одоо хөтчөө таныг ажиллаж гэж анхтай яаж вэ та бүхэн бие бинийгээ олсон. За тэгээд тэр хүн Улаанбаатарт яг буугаад ирснээс хойш юу болсон энийг та үзэгчдэд ярьж өгөөч. Жохон дэлгэрэнгүй яах нь шүү дээ тий. За бас хүмүүс сонь шүү дээ. Ийм болсон юм. Би манай нэг одоо энэ номныг зохиогч Colin Turpin маань болохоор Ирланд хүн. Тэгээд өөрөө бол за Heart of Asia буюу одоо Узбекистан, Казахстан, Азербайджан, Туркменистан, Тажикстан гэдэг 5 станы тухайн ном бичсэн. Тэр номоос надад дурсгаж байлаа. Siberia гэдэг ном бичиж байлаа. Among Russians гэдэг ном бичиж байлаа. За мөн одоо The Shadow of the Silk Road буюу торгын замын сүүдэр гэх мэтлэн маш сонирхолтой номнуудыг бичижсэн travel writer буюу аялагч зохиолч юм байгаа тий. Гэхдээ зохиолууд нь бүгд факт дээр тулгуурдаг. За би анх энэ хүнтэй яаж танилцсан гэхээр John Mann-аар дамжуулж танилцсан байдаг. John Mann буюу одоо бүтэн дээр нь бол John Anthony Garnet Mann гэдэг өөрөөс Монголд ир судалгаа хийж исэн бас аялагч зохиолч хүн л дээ. Тэр хүний бичсэн бас маш сонирхолтой номнууд байдаг. Тэр номнуудад бас нэг хэсэг нь болж ингэж аялж тэр хүнд бас 2 удаа хөдөж их юм гайхамшигтай завшин надад бас тохиолдож байлаа. Тухайлбал одоо нөгөө Чингис хаан амьдрал өхөл иргэн ирэлттэй. Чингис хаан Life, Death and Resurrection гэдэг. За бас их сонирхол татсан ном бол Kublai Khan, The Mongol King Who Remade China буюу Хятадыг дахин босгосон Kublai Khan. За дараа нь James Waters нэг шавь нь болохоор Хятадыг хамгаалсан гэдэг маш сонирхолтой ном бичсэн. За гих мэтлээ ингээд тэр хүнтэй би нөгөө хүннүүгийн булш судалж байхдаа хамт аялах юм архангаан одоо гол мод хоёроор аялах юм сайхан боломж олдож байлаа. Мөн одоо халахын голын дайнаар ном бичих гээд ажиллаж байгаа. Тэрэн дээр нь бас хөтчөөр аялах юм сайхан боломж надад олдож байлаа. Яг энэ хүн маань болохоор Colin Turpin-тай найз. За тэгээ би ингээд Монголд очиод судалгаа хийх юм гэдэг саналыг бол Colin тавьсан байна. За Colin юу гэж утсан гэхээр амар мөрөн гэдэг нэг юм ертөнцийн бод байдаг юм мөрөн байна л да. Одоо дэлхийд энэ чинь уртаараа 10-т ордог мөрөн гэж байгаа. За зарим судлаачд бол 8 гэж хүчээд байгаа. За урт нь 4560 орчим километр байгаад байгаа шүү. Яг амар мөрний сав газрыг ингээд авахаар Пакистаны нутгийг 2 дахин нийлүүлсэн нутаг байна гэж байгаа байхгүй. Одоо амар мөрнөлөө цутгах бүх мөрнүүдийг нийлээд нөгөө сав газрын бейсн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд яг энд ингээд одоо ингээд амар мөрнийг судлах юм одоо юу гарч ирсэн байгаа юм л да. Энэ бол ертөнцийн бод байдаг. Одоо шээ нийл мөрөн гэхээр бүгд мэдчихэж байгаа. Amazon гэхээр бүгд мэддэг. Mississippi гэхээр мэддэг. Инди мөрөн, одоо Днепр мөрөн ч гэдэг юм уу, Дунай мөрөн ч гэдэг юм те. Амар мөрөн гэхээр ингээд нэг мэдэхгүй те. Гэхдээ энэ байгаль тогтцсон үед үнэхээр гайхамшигтай байна. За энэ мөрөн Оросынх юм уу, Хятадынх юм уу гэдэг юм маргаан дээр тийм эрдэм шийдлэгийн хуралтай маань суусан юм байна. Тэгээ сууж итлэн чинь Орос ч Оросынх гээл Хятад ч Хятадынх гээл яг үнийг хэлэхэд эндээс юу гарч ирэх гэхээр одоо бол Орос болон Хятад хоёр
амар мөрний сав газрын даваа бараг 1500 км хилж байгаа. Энд газар зүйн демаркац хийгдэг. Өөрөөр яг хил тогтоох процесс явагдаагүй. Энэ дээр хил хязгаарын ерөөхдөө маргаантай гэж бараг ойлгож байна. Голдрлоор явж байгаа учраас. Одоо тэр чинь яг нэг голын наан цаана асуудал ярьж байгаа байхгүй. А яагаад тэгэхээр тэгээд 1960-аад онд байна уу Дамааны хаалын мөргөлдөөн гэж гарсан хятадуудыг цөмөрч орсон шүү дээ, тий. Мао Цзэдун үед санаж байна. Тухай Төршов одоо тэр зөвлөлтөй холбоотой зөвлөдөгч байсан. Яг энэ үед одоо ч энэ хоёр ингээд хэдийгээр Америк нэгдсэн улсаас нийлээд байгаа ашиг сонирхлын зөрчүүд төр газар нутгад төр байдаг. Ингээд нэг юм хятадууд болохоор манайх гэдэг, орсууд нь ч манайх гэдэг. За тэгвэл их нь яг хаанах юм бэ гэсэн чинь хоёулаа манайх гэдсэн чинь манай өөрөө судлаад гэсэн чинь Монгол улс таарсан. Монголдоо онон гол улс таарсан. За тэгээ ер нь энэ амар мөрнөөс хав газар би нэг аялж үзье. Амар мөрөн гэж байна, ямар мөрөн байд, ямар учиртай мөрөн байд, экосистем нь ямар хүн зон нь яадаг, тэнд ямар соёл байдгийг ер нь энэ бүхнийг гаргаж ирж дэлхийд гаргаж ирж ярих гэсэн ба. Ер нь яг амар мөрний сэдвтэй бичсэн ном ер нь нэг тийм олон биш байх гэж би бодоод байна. За ингээд ирэхээр бас ирээд Colin Tobler-ийн John Mann-тай уулзаад за би ингээд ном бичих гэж байгаа. Ингээд одоо энэгээр ингээд аялах хэрэгтэй. Одоо яаж аялах вэ гэхэд бол Гоёо Travel гэдэг компанитай холбогдсон. Гоёо Travel гэдэг компани бол намайг санал болгосон. Ингээд угаасаа John Mann санал болгосон ингээд Батмөх гэдэг хөтж байгаа чи тэрнтэй аялах хэрэгтэй гэдэг. Ингээд бит хоёр 18 онд аял эхэлсэн. За 18 он гэдэг бол би яг одоо өвөөгөө алдчихсан. Яг тэр үе байсан л да. Тэгээд яг ажил явдлыг болоод яг ажил явдлын цайлган дээрээс би тэр аялд гарч ирсэн. Тэгээд би ямар ч байсан ингээд бид ажиллаа хийх хэрэгтэй гэдэг. Яагаад би тэр аялд явахаар сонгосон бэ гэвэл би нэг нэвтэр ирэх гэж бодсон. John Mann аялж гэсэн тийм байсан. Яг тэгэхээр хөтөч бид нар зүгээр нэг хэдэн жуулч авч яваад нэг гарын мөнгө авах асуудал бол биш. Энэ бол Монгол орноос сурталчлах, таниулах, тэ ойлгуулах юм сайхан боломж гэж харсан. Энэний нэг хэсэг болж байгаа дэх баяртай байсан учраас Colin тэр аялалд би явсан. За ингээд бит хоёр мөнгөн модоос бол аяллаа эхэлсэн. Ингээд мөнгөн модоос хойшоо гараад нэг 20 орчим км явж идэл баавганы мөртөө таарсан. Тэгээ одоо fresh track гэж ярьдаг сте. За ингээд энэ аялал бол ан амттай маш сонирхолтой атал явдалтай. Ийм аялал болох нь байна гэдгийг хоёлоо бол ойлгосон л да. Тэрийг ном дээрч бичсэн байсан. Ингээ 2 морь өтөчтэй мөнгөн нэг нь гампургээд за 9 морьтой за үлцэнд нь одоо 5 морь начаа майхан сав одоо юу гэсэд бариад одоо ачаад за ингээд дөрүүлэн морьондоо мортоод ингээд мөнгөн морт буюу одоо онон мөрний их дээрээс эхлээд ерөнхийдөө онон мөрний дагаал мортойгоо аялсан гэсэн үг тий. За тэгэхээр номон дээрээс би ингээд сонсож байхад бол за нэгдүгээрт бол аялал бол амархан эхлэегүй. Зохиолч маань өөрөө бичсэн байна тий. Хоёрдугаар тас нөгөө нэг та сая өөрийнхөө гэр бүлийн амьдралын тухай хэллээ тий. Өвөө маань бурхан болчихсон байсан гэх тий. Тэгээд тэр өөрөө чинь бас түүхтэй холбоотой бас сонирхолтой зүйлс гарчсан. Тэрийг тэгтээ уншигчид номоос уншвал бас гоё байх гэж бодож би нэг яриад явах тий. Тэгээ айгуу тийм гоё зүйлс байсан. Тэгэхээр та ингээд тийм аяллаа дотоод инсайдер мэдээлэлээс бидэд хуваалцаж өгнө шүү дээ. Тэгээд бас тэр дэлхийн алдартай зохиолч хүн бие авч явж байгаа байдал нь яадаг юм бэ? Тэгээ онгон байгальд ирэхлээр бас яадаг юм бэ? Тэгээ юуг илүү ажигладаг юм бэ? Дээрээс нь тэмдэглэл одоо онцолж байгаа та бүхнээс мэдхийг хүсэж байгаа зүйлс нь юу байдаг юм бэ? Эдгээс хуваалцаж. За энэ Европуудын ер нь Европ судлаачдын нэг практик байна л да. Бүх юм тэмдэглэдэг. Бүр маш сайн тэмдэглэдэг. Бүр гарсан аваа болгоно тэмдэглэдэг. За онон мөрний ихтер ирээд би ч өөрөө бас нэг ихтер очиод нэг ой чи юм жижиг юм тий. Ой юу лээ. Би ч онон мөрнийг амар томор төсөөлдөг. Угаасаа л айгүй том мөрөн шүү дээ тий. Онон гол гэж юу нэрлэдэг. Онон мөрөн гэж нэрлэдэг тий. Тэгэхээр уг мөрөн маань өөрөө айгүй том мөрөн шүү дээ. Энэ чинь хэрлэн онон туул гэж ярьдаг шүү дээ тий. За тэгсэн чинь нэг тэгээ ингээд тэр ингээд маш хүнд ингээд хүн явдггүй газараа бид нар ингээд морьтой ингээд ярьж яваал нөгөөд чи ихтер очил ингээд явж эхэлж байгаа. За бороо асарч гисэн, хувц сунар норсон, майхан сам норсон. За тэгэл хоол идэх хийх гэлэхлээр нөө маш хязгаартай хоол нөөцтэй учраас айгүй нэг жоох ингээд юмхнаар юм болгож явсан. Тэгээд тэн дээр бол яг нөгөө Colin бол миний талаар ярьжсэн. Яг ингээд нэг юмхнаар юм болгоо яваад байдаг гэдэг. Тэгээ яг хоолундаа тэгэж идэв. Тэгээд манай хүний бие авч явж байгаа байдал нь тун ингээ. Ер нь ингээд нэг хямсганаад ингээд тахгүй хаана иргэснээ ойлгосон, юу хүсэж байгаагаа ойлгосон. Тэгэхдээ яг нь нас өндөр гарсан учраас бас удаан морин дээр явал морины явдлаа даахгүй байх юм болов гэсэн тийм санаа зовнилог бол надад төрүүлсэн. 2 ч удаа бид нар мориноос унсан. Тэгэл гой юм болно шүү дээ мориноос уун. За шумуул бол биднийг баг ер нь дамжилж авч явах нь болов тий шумуул хөвгтрүүлж угаасаа амар ч тий. Хөвгтрүүлсэн ч тий нийлж байгаа л ер нь байх суух газар болоо. Тэн дээр бол манай хүн айгу бэлтгэл дээрсэн. Биднийг бэлтгэл муутай явсан. Тэгээд моринд одоо гол гатлах жагаад ширээгээ гол дурсгаж алдсан гэдэг одоо адал явдалтай зүйлс зөндөө болж исэн. Өдөрт нэг удаа нэг тийм зэрлэг амтан бид нар хардаг гэсэн нохоо зээх өмхийн өрөн баава тэ хандгаа гэл
Тэгээд ингээд бурхан халдвал одоо онон мөрний аршаа гих мэтлээ ингээд яг тэр дагуу явсан. Манай хүн бол ерөөсөй байнга судалгаа юм. За аялал явж бат Батмунхин юм хэлсэн байна, ингэсэн байна. Энэ дээр энэ хүн гэж үзэж байна. Манай хоёр хөдөж ингэж чинь тэгж чинь. За энэ байгаль цагуурын хувьд нэг юм байна. 8 сард угаасаа бор 8 сарын 18-нд л да. Бороо их ордох юм байна. Угаасаа 8 сарын чинь Сибирь энэ хавийн бүс чинь нэг 8 сар чинь 31 хоногтой чинь 14-өөс 16 хоног ер нь бороотой байдаг шүү. Ямар нэгэн байдлаар бороо орох хэрэгтэй байдаг тийм. Тэгээ ер нь мантай жиндүү өглөө жаврунцсан хяруу унтсан. Яг зөв хяруу унтсан. Тэгээл нөө бууг маргаалж байгаа гэдэг чинь бид нар өглөө босч хараалтай. Тэгих мэтлэнгэр ингээл явсан л та. Тэгээд ер нь бол яг одоо жоохон настай хүн болохоор зарим зүйлсийг ихэд төвөгтэй байсан л одоо шин гарч бийцсэх гэдэг юм уу те. Тэр зүйлсүүд нь төвөгтэй байсан боловч яг өөрөө нөгөө энтузиастик буюу сонирхолтой учраас тэр талаар тэмдэглүүдийг ерөөсөн маш нарийн ингээд тэмдэглээд яваад байсан. Тэгээ нэг дуу хураагур та. Тэгээ дуу хураагаар нэг яг тэмдэглэж амжихгүй маань ярьчаал утрацдаг ч юм уу те. Тэгснэ тэгээд энэ 98% хог гэдэг. Тийм шүү дээ. Яаж сэтгэвч мэдээ өстэй яг 98% хог гэдэг байхгүй. Тэгээ өөрийгөө бичээд би тэгдэхгүй тийм баг миний амнаас гарсан агаар болгоныг бичээд байгаа мүү гэхлээр энэ зөв битээ санаад зүт. Энэ 98% би хэрэглэхгүй хог гэдэг тийм. Тих маягаар тэг явсан да. Нохой цохол нэлээ аюултай амтан гэдэг шүү дээ. Тэгээ бас ер нь бол хаан тий ч өөрөө ингээд уулын нуг газруудаар аюух боролцтой жижиг гол гарахуудаар шигүү аюуг шингэн үүтэй зэрлэгэн амттай гинт огцом тулгарах магадлал өндөртэй тий. Таад нар өөрсдөө аюулгүй байдлыг их хангаж явж байгаа. Тий, энэ тал дээр харин бид нар жоохон дутуу явсан. Одоо бид нар нэг бууч авч яваагүй. Бүгд нэг сүх мөхтэй хотон мотготой л явж ирсэн. Гэхдээ ерөөхдөө ингээд ээлжиж галаа манах маягаар ингээд хонж ирсэн. За тэгээд нөгөө зэрлэг амтанд бүслэгдэх одоо жишээ нь чонны сүрэг бол ингээд энэ тэнд уйлалдаал хэлж байгаа байхгүй. Тэгэхэд ингээд бид зааварсан галаа өрдөө шүү галаа алжуулахгүй гэдэг. Шүн 4 цагт мод дууссан байдаг. Гэхдээ яг ингээд нормал ингээд сэргээгээл ингээд байгаль лээсэн. Тэр мөч бол бас их гоё эс. Ерхэд нэг тиймэрхүү байдлаар өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахыг хичээж явсан. Тэгээд мордоо ингээд тойруулаад аргамждаг тийм байдалтай явсан. 7-8 хоног тэгэж явсан. Тэгээд эхний заавал чи хизээ юм бэ? 2 дахь өдөр юм яг ононгийн халуун аршаанд очихоос 1 өдрийн өмнө штэ. Бид нар баавганы мөртөө бас таарсан байдгийг. Тэгээд хандгаа мандгаа гэл одоо тэнд үнэхээр янзшгүй баялаг байгаа юм л да. Тэгэл бас л бахархах, хайрлах, харамлах сэтгэл бас төрж л байлаа багт тийм. Одоо ингээд ер нь бол таныг ингээд улсын шалтгаан одоо саяны битүүрийн ярилцж байгаа номон дээр та бол нэгдүгээр аяллыг хөтлөөд бас аюулгүй Монгол улсын хил гартал наваад явсан байна. Хоёрдугаарт ингээд таны үзэл бодол үйл хэрэгүүдтэй номон дээр тусгаждаж үлдсэн байна. Тэрийг одоо барааны олон хүмүүс бас уншиж байна тийм. Тэгэхээр ер нь бол хөтөж тайлбарлагч аялагч одоо энэ аялагчдыг авч явж байгаа хүний одоо тэр гаргасан зан аран шин үйлдэлүүд бол ерөөсөө номонд шингэж үлдэж тэгээд тэр цаг үе тэр газар орны тухай одоо олон хүмүүст үзүүлэх нэг тусгал болж өгдөг санагддаг байна. Тэгэхээр та энэ бол энэ хөтөж тайлбарлагч мэргэжлийнхаа одоо энэ хувьд те ямар зарчим баримталж ажилладаг вэ? Яг нөө би өөрөө нөө мэргэжлүүд гэж тайлбарлах холбооны сургагч багш гэж явдаг. Тайлбарлах мэргэжлийн үүднээс хандахыг хүсдэг. Өөрөөр хэл тухайд сэтгэл зүй жоохон хүнд байсан ч гэсэн за яг мэргэжлийн төвшөнд энэ үн аяллыг би авч явах хэрэгтэй гэдэг. За тэгээ хүлээлтийг зөв тавьж өгөх хэрэгтэй. За та яг ийм бүс нутагт ийм саад бэлгэршилтэй ерөөхдөө тулгарх шүү. Тэгээд хүлээлт тавьж гэнэ гэдэг нөгөө сэтгэлээр унгасч болохгүй шүү дээ. Бараг л би юу яах гэж энд ирвэ гэж бодтол юм ярьж болохгүй шүү дээ. Тэгтээ хүнд нөхцөл ийм байгаа. Бид нэг ийм юмтай тулах магадaltaй тийм учраас та сэтгэл зүйн хувьд бэлэн байх хэрэгтэй. Тэгээ надад нэг хүн хэлжсэн л да сайн муу гэж байдаг юм а бэлтгэгдсэн бэлтгэгдээгүй л ялгаа байдаг юм гэж те. Альва зүйл ингээ болоход одоо жишээ нь сайн муу гэд одоо шинэ усан сэж чадгүй гинт усанд орлоо гэж одоо ус руу унлаа гэж бодоод тэнд сайн муу сэтгэхээс л бэлтгэгдсэн бэлтгэгдээгүй гэж ярьж байгаа. Өөрөөр нэгд унна гэдэг мэдсэн бэлтгэгдсэн ядаж ингээ самардаад ч юм ингээ тогтоод үлдсдэг гэдэг юм. Тэгэхээр тэр үний аялд нь бэлтгэх нь надад гэж чухал байсан. За ямар хүмүүстэй уулзах. За бид нэг иймэрхүү сэдвээр ярих юм байна шүү гэд. За орчуулга хийж яхад одоо жишээ нэг хүмүүстэй ярьж хахад орчуулга хийж хахад бол манай хөтөлбөрнөө нэг мэддэг юм байвал өөртөө ярьж чаддаг тийм. Би тэрнээс айлуулах зайлс хийсэн. Ерөнхийдөө зайлс хийж чадсан. Хичнээн хариулт нь хийж байгаа ч гэсэн яг л орчуулагч байгаа үүргийг гүйцэтгээд тэр хүний хэлж байгааг энэ хүнд дамжуулах. Энэ хэлж байгааг тэр хүнд дамжуулах юм гүүр маягаар ингэж ажиллаж чадсан. Ер нь бол нэг тийм сэтгэл хөдлөлтөд автахгүйгээр илүү фактээр тулгуурласан бод байдлаа үнэлсэн. Тэгээд дор нь ингэ шийдвэр гаргаад явах хэвээр. Ийм л одоо зан төлөвлөл ажилласан л да одоо жишээ нь усан тишрээгээ урсгаж алдаач юм шүүл мордоо ингээл аргамж чадаагүй байхдаа ч юм тэндээ ингээл нөө хараал ирүүл урсгаад байгаа. За одоо яг шийдвэр ийм байна. Нүсгэл юм болч одоо хэдүүлээ ингээ гэл ингээл
бүх хүмүүстэй нөхцөл байдлаа тайлбарлаж өгөөл ингээд тэр аяллыг ерөөхдөө ингээд нэг манлайлах, удирдах маягтай л. Тэгээ санаачлал ерөөс алдахгүй байх хэрэгтэй. Санаачлал алдахгүй байх хэрэгтэй. Ер нь хөтөж хүнийг яагаад аялалд явж авдаг вэ гэхээр тэр хүн чинь ингээд одоо төлөвлөх, зохион байгуулах те одоо мэдээлэл хүргэх гэдэг юм уу. Тэр асар олон ажлууд чинь тэр хүн дээр төвлөрч явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хөтөж хүний манлайлал гэдэг юм аягүй чухал байдаг. А тэгээ манлайлал алдах юм бол ерөөхдөө тэр аяллыг алдаж байна гэж ойлгож байна. За манай Монгол Улсын засгийн газраас ер нь бол хэмтлийн бүс нутагт бол аялал жуулчлалын нэлээд өндөр ач холбогдлоо чинь маш их төсөв хөрөнгийг бол зарцуулж байгаа. Нэг аймаг нь 10 аймгийн одоо тэмцэх хэмжээний төсөв хүртэл аваад маш их хэмжээний зам тавьж байгаа тийм. Тэгээ ер нь бол яг энэ хаант чиглэлийн хинти чиглэлийн аялал жуулчлал дээр та одоо энэ ололттой таалууд нь юу гэж үздэг вэ те бас дээрээс нь сайжруулах чиглэлээр юу гэж боддог. Энэ дээр зөвхөн гадаадын гэлтгүй бас дотоодын аялалтай холбоотойгоор ер нь өөрчлөж үзэл ямар гэдэг. За яг манай экспертүүд энэ тал дээр яг Хинтэн аймагт ажиллаж байгаа манай аялал жуулчлалын экспертүүд бол арай илүү юм надаас илүү юм хэлэх бах. А зөв тэнд аялал авч явсан хүний хувьд хэлэхэд бол за зам тавьж байгаа тийм зүйлсүүд бол байгаа. Гэхдээ зам тавьсан газар ер нь ямар болоод байгааг яг нэг хөлт бид харж байгаа шүү дээ. Тэ. Завгийн нуур байна. Завхны нөгөө улагчны хар нуур байна те. Тэгээд ингээ харах юм бол надад бол бараг тэр онгон зэрлэгээрээ байж ах нь илүү гоё юм шиг санагдав. Хүн очоод хэцүүгээрээ. Тэр чи өөрөө аяллаа брэнд байхгүй. Тэгээс заавал нэг юу гэдэг нэг прүстэй ч юм уу дакуч чод нэг 2 хоног майхантай очиж нэг одоо архитж байгаа ч гэдэг юм уу те нэг шорлог гэж хорхог гэж ичээд ирэх чи одоо аялал биш шүү дээ. Тэгэхээр надад бол тэр онгон зэрлэгээр ялангуяа тэр хар зүрхний хөхнуураас нааш цаашаа бол тэр илүү одоо хүн ороход хэцүү. Яг тийшээ зорж аялдаг. Тэ тэр морин хөтөж худалдаж аваад зөвхөн хөлсөлж аваад морин хөлслөөд ингээд аялдаг тийм байвал илүү одоо аяллаа хувьд брэнд болж чадах юм болов уу гэж боддог. Яг нь тэр жуулчлалт нэрэд түгээмэл үздэг нутгуудаа үзэлтэй. Тэр одоо өмнө говь руугаа яваг, тэр тэрэлж руугаа яваг, хар орон руугаа яваг. Тэр нөө жуулчлалтаа бид нараас дотор зөв ангилах хэрэгтэй. Жуулчин аялагч гэдэг тийм. Аялагч хүн гэдэг бол жуулчин биш шүү дээ. Тэр чинь шал өөр төвшний юм яригддаг тийм. Хүний очтгүй газар очдог, хүний хүрээгүй газар хүрдэг. Олон хүн божигнаагүй газар очиж аялахыг хүсдэг тийм хүмүүс ч одоо аялагчтай байдаг. Тэгээд тэд маань өөрсдөө бие яаж авчих вэ мэддэг. Адгийн анзагчл хоггүй яаж тэргээр уул мөргөө аялах уу? Майхна хаана барих юм? Гал өсгөө яаж түлэх юм? Тэгээд үнс нурам үлдээгээд авахгүй. За тэгээд хогоо яах юм гэх мэтлээ ингээл зэрлэг амтантай тааруул яах юм? Учиргүй ингээл хөгжим чангалал ингээд авахгүй гэх нэг тиймэрхүү одоо мэддэг учраас илүү одоо хан хинти ч юм уу энэ одоо энэ онон мөрний сав газар ч юм уу тэр одоо дөрөв битээр тэр завтай аялал гэж ярьж байсан. Энэ бол илүү адлын хөдлөл хийсэн аялагч руу чиглэх хэрэгтэй. Цөөхөн үнэлүү. Олон масс биш. Тэгээ тэр нь үнэтэй байх хэрэгтэй. Та мөнгө төлөө дав. Аяллаа нөхцөл ерөнхийдөө ийм та ийм газар аялна. Онцлог нь ийм бусад газруудаас ингэж ялгарч байгаа. Төлбөр юм. Та энэ төлөөд авч чадвал авч чадахгүй та өөр аялал яв. Сонголт таних. Ингээл нэгэсэндээ ингэ нэг юм одоо үгдэн тэгээд масс тавьж өгөх биш те. Хин дуртай гүү гэдэргээд та нөгөө нэг цөөхөн мөнгө төлөөл нэг очоод ингээд тэр хавь ингээл нөө шүү. Одоо тэр чинь ерөөсөө ан амтан гэдэг чинь тэгж хүн буужсан газар байхгүй байхгүй. Одоо тэлсэн ан амтны ч үргээхээс асуудал үүсч эхэлнэ штэ. Тэгэхээр цөөхөн магадгүй судалгаа хийхээрээс хүмүүст бол тэрийг нь яг босхын тавьж өгөл стандартын тавьж өгөл явхад бол буруудах зүйл байхгүй л гэж бодож байна л да. Дотоод аялагчид мөн адилхан.